Коронавирусын дэгдэлт гарсантай холбогдуулан улс орон өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөл байдал шилжээд ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдөр засгийн газрын хуралдаан гарч 3 сарын 2-ын хүртэл тогтоосон байсан 20 цэрэг 3 сарын 30-ны хүртэл сунгачаад байгаа. Тэгэхээр өмнө нь бол маск үйлдвэрлэж байгаа. За мөн өөрсдийнхөө санаачлагаар бас олон нийтэд үнэгүй тарааж байгаа газруудад бид бүхэн очиж лайв дамжуулалтыг бас шууд дамжуулан хүргэж байсан. Өмнө нь бол эксклюзив брендийг үүсгэн байгуулагч Майд цэцэгчийн хувьд бол бас өөрийнхөө үйлдвэр дээр маскыг үйлдвэрлэж бас иргэдэд үнэгүй тарааж байсан бол энэ удаад Монголын эмэгтэйчүүдийн холбоо маань бас эхний ээлжинд энэ коронавирусын дэгдэлт яг эдээ өгдөж байгаа энэ хэцүү цаг үед бол монголчуудаа тэр дундаа хамгийн түрүүнд үйл ажиллагаа явуулдаг эмч эмнэлгийн ажилтнууд цагдаа онцгой байдал зам хэвлэл мэдээллийн ажилтнуудаа зориулсан бол бас 10,000 маскыг эхний ээлжинд үйлдвэрлэж үнэгүй тараах ийм санаачлагыг гаргаад явж байгаа юм байна. Тэгэхээр ямар ч хэлсэн үзэгчдийнхээ өмнөөс танд баярлалаа гэж байна. За баярлалаа. Тэгэхээр энэхүү яг санаачлагыг хизээнээс ингэж гаргаж хийхээр шийдсэн байна. Тэг ер нь бол яг бид нар ярилцаад хүний нөөцөө бас хараад те манайх ч бас санхүүжилтгүй байгууллага учраас эдийн засгийн хувьд ч гэсэн бас ямар нөхцөл байдал байгаа гэдгээ судалж агаад энэ 7 хоногоос эхлээд хийж эхэлж байна. Одоогийн байдлаар бол нэг 1000-ад маск бид нар үйлдвэрлэсэн байгаа. Тэгээд бас үйлдвэрлэл юм дээр нөгөө сайн дураараа ажиллах эмэгтэйчүүдийг бас уриалаад одоо эмэгтэйчүүд нэгдэж эхэлж байна. Тэгэхээр ямар ч байсан 3 сарын 10-ны дотор бид нар 10 орчим мянган маск үйлдвэрлээд эцэст нь хүргэнэ гэсэн төлөвлөгөө байгаа. Ер нь бол яг коронавирустай холбоотой 20 цээр тавьсан тий одоо карантин тавьсантай холбогдуулаад хүүхдүүд бол гэрте байгаа учраас харьцангуй гайгүй байгаа бах. Тэгэхээр яг эрсдэл бүлэгт ажиллаж байгаа онцгой байдлын албан агчид цагдаа, ялангуяа эмнэлгийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, дээр нь хамгаалах байранд байгаа хүүхдүүд, асрамжийн газрын хүмүүс ч гэдэг юм уу. Иймэрхүү нөгөө хүмүүст бид нар энэ маскыг тараа гэсэн юм зорилттой ажиллаж байна. Тэгээд яг маскач гэсэн бид нар бас ингээд одоо жишээ нь дотор нь ийм гоё даавуу энэ яг хүүхдийн үлгэний даавуу ийм цэвэр даавуу байгаа. Тэгээд энэ хүн болгонд одоо хүүхдийнхийг бол бид нар яг энэ нэрэн даав гарч гэдэг юм уу хийгээд онцгой байдал цагдаагийнхан бол ихэвчлэн гадаа ажиллах учраас ийм хар өнгөөр хийж одоо өөх ийм зорилготой эмнэлгийн ажилтнуудад бол цэнхэр өнгө ихч гэдэг юм уу бас нэг ингээд өнгө тэ хүмүүсийн ажлынхын нөгөө нөхцөл байдлаас шалтгаалаад бас өнгөний зохицлуудыг хийж байгаа. Тэгэхээр мэдээж яг энд бол коронавирустай иргэн болгон өөрийнхөө одоо чадлаар оролцох хэрэгтэй. Тэрний юу гэхээр өөрөөс нь амны хаалтаа зүүдэг байх хэрэгтэй. Өөрснөө гараасаа угаадаг байх хэрэгтэй. Ариун цэврээ сайн сахидаг байх хэрэгтэй гэдэг. Энэ бол одоо иргэдийн өөрсдийнх нь оролцоо байна. Бид нар бол нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд бол бас яг эрсдэл бүлэгт ажиллаж байгаа эдгээр хүмүүст ямар ч хэс ихний ээлжинд 10,000 маск хийгээд тараачаа гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр энэ нэг удаагийнх биш. Тэ оройн угаагаад яг энийг эндүүдээд маргааш тэгээ даавн хэсгээр нь эндүүдээд ашиглах боломжтой учраас энэ харьцангуй бол олон удаа ашиглаад яваад ийм боломжтой ийм маскыг л үйлдвэрлэж байна. Нэг маскны хувьд одоо зардал хэд орчим төгрөнд гарч байна. Энэхүү зардлаа одоо яг хаанаас босгож хийж байгаа? Яг энийг бол яг манай байгууллага өөрийн санхүүжилтээр хийж байгаа. Тэгээд хэрвээ одоо юу гэдгийг санхүүжилтийн үед биднэрт дэмжлэг үзүүлэх боломжтой одоо байгууллага аж ахуйн нэгж хүмүүс байх юм бол бид нар тэр санхүүжилтээр нь дахиад илүү олныг үйлдвэрлэх боломжтой 10,000 биш 20,000 30,000 50,000 ч юм үйлдвэрлэх боломж бол байна гэж харж байгаа. Тэр утгаараа ямар ч үс ихний ээлжинд бол эмэгтэйчтэй холбоо одоо өөрснийхөө зардлаар тэ гишүүдийнхаа одоо дэмжлэг тусалцаа энийгээр бол 10,000 маск бид хийж тараая гэсэн ийм зорилготойгоо ер нь бол яг Монголын эмэгтэйчтэй холбооны аймаг орон нутгийн эмэгтэйчдийн салбар зөвлөлүүд аймагтаас тодорхой хэмжээний өөрснийхөө чадлаар зарим нь 100 зарим нь 500 ч гэдэг юм маскуудыг ойж тарааж байгаа. Жишээ нь Дорногов аймаг байна, Аранга аймаг, Увс тэ Сэлэнг гэдэг ингээд ерөнхийдөө баг 10 гаруй аймаг яг өөрсдөө ингээд маск оёод бас тодорхой хэмжээнд тараагаад явж байгаа ийм үйл ажиллагаа аймаг орон нутагт ч гэсэн өрнөж байгаа. Монголын үйлчлэгээний салбарт бол одоо дийлэнхийн эмэгтэйчүүд эзэлдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ядаж одоо үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа бас эмэгтэйчүүдийн холбоо нь ингээд маскаар хангачвал коронавирусын дэгдэлтийн үед нөгөө твдэж явхад тэрнэр туссан дээр гэдэг шиг л үйл ажиллагаа болж байна гэж миний хувьд харж байна. Тэг яг нь ер нь бол бид мэдээж нөгөө санаа байвч сачийг өрөхгүй гэдэг бас нэг жоохон зүйл байна л да. Тэгэхээр ямар ч гэсэн өөрснийхөө сачийг өрөх хэмжээнд бид үйлдвэрлээд өгөх ёстой хүмүүстээ өгнө. Тэрнээс цаашаа мэдээж одоо дэмжлэг тусалцаа байх юм бол бид нар нэмэлт үйлдвэрлэлт хийгээд тэрийг бас бүр олон хүнд хүргэх боломж бол байгаа гэж хэлж байгаа. Энэ маскны хувьд маань одоо стандарт гэж яг та судалж үзсэн үү те? Яг стандартын дагуу гаднаас орж ирж байгаа ням бактери гэдэг юм одоо тэр зүйлүүдийг шүүх
тал дээр яг ямар хөө байгаа бол Мэдээж бол энэ яг тийм шүүлтүртэй маск бол биш шүү дээ. Гэхдээ одоо бол коронавирус чинь нөгөө шүлс үсрэгч гэдэг юм уу амьслын замаар тархаж байгаа учраас энэ бол хангалттай хамгаалах боломжтой. Тэгээ дээр нь бол яг жишээ нь эмчнэрээс би асууж ирсэн эмчнэр гэхэд одоо эмчнэрт өглөөд нэг юм 2 маск өгж байгаа юм л да нэг удаагийн. Гэтэл нэг удаагийн маск чинь бол нэг 2 цагт хэрэглээд хаях хэвээр. Гэтэл 2 маск бүтэн өдөржингөө хэрэглэхээр бидний ингээд нүрээр харшил гараад байгаа маа гэж зарим эмчнэр хэлжсэн. Тэгэхээр энэ нөгөө даавуу маск учраас энэ бол харшил гарахгүй. Тийм болохоор энийг бол одоо альч салбарт ашиглаад альч одоо цагдаагийн эмнэлгийн хүмүүс те хэрэглчээд угаагаад дахиад хэрэглээд авах юм боломжтой учраас энэ бол ямар ч асуудалгүй коронавирусээс хамгаалах боломжтой гэж бид үзэж байгаа. За баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр манай Монгол улсын хувьд бол Ухаан хот бүгд найрамдах хятад улстай бол одоо хил залгаа Ухаан хотод бас манай оюутнууд маш ихээр суралцдаг. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ ч утгаар нь манай улсыг хамгийн өндөр эрсдэлтэй бүс нутаг улс орноор бол нэрлэлчээд байгаа. Тэгэхээр энэ үед монголчууд бид коронавирусын дэгдэлтээс өөрсдөө хамгаалж чадж байгаа хамгийн том хүчин зүйл бол одоо яг хүн болгон энэ чадах чинээгээр маск хийж бие биендээ тусдсан болж урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамгийн сайн авч чадж байгаа учраас өнөөдөр манай улсад бас коронавирусын дэгдэлт илрээгүй гэдэг ийм сайхан мэдээтэй байгаа хаа гэж миний хувьд бол бодож байна. Тэгэхээр Товч цэгийн сайттай хамт олон болвол яг ингээд өөрсдийнхөө санаачлагаар энэ хүнд хэцүү цаг үед маск хийж бас олон нийтэд ингээ үнгүү тарааж байгаа иймэрхүү төрийн бус байгууллага хувь хүмүүс одоо юу гэдэг ийм хүмүүс байвал та бүхэн бас бидэнтэй холбогдож болно. Бид бүхэн та бүхний энэ үйл ажиллагааг одоо өөрсдийнхөө чадах чинээнд дэмжиж бас олон нийтэд хүргэж өгөх тал дээр сэтгэл гаргаж ажиллах болно гэдгээ энд башин дуулгамаар байна. Тэгээд өнөөдөр ямар ч байсан Монголын эмэгтэйчүүдийн холбоо маань нийгмийн хариуцлагын хүрээнд эхний ээлжинд 10,000 маскыг өөрсдийнхөө хүч болцоонд тулгуурлан үйлдвэрлэж одоо холбогдох хүмүүстэй бас ингээд үнгүү тараах ийм шийдвэрийг гаргаад ажиллаад байж байгаа юм байна. Тэгэхээр ямар ч хэлсэн та бүхнийхээ өмнөөс эмэгтэйчүүдийн холбооныхоо хамт олонд бас баярлалаа гэж хэлье. Ингээд энэ удаагийн шууд амжилт маань энэ төрөйд өндөрлөж байна. За баярлалаа.